Тийм 3 гэсэн киног шууд өмнөх хоёрын үзээгүй байж байгаад явж байгаа бас дэмий болоо гэж бодоод үзээгүй л дээ. Над бас яг Rust-тай адилхан зүйл тохиолдсон. Урилга нэрсэн. Гэтэ үнэхээр амжаагүй учраас жижиг. Надад бол урилга ирээгүй л. Нэр урилга ирээгүй юм ш надаа. Сайн бацхан үзэгчтэй Sky Media Go Plus-ийн зүгээс та бүхэндээ цуврал болгон хүрэхээр төлөвлөсөн кино подкаст хамгийн эхний дугаараа ийхүү та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За эхний дугаар дээр би хөтлөгчөөр буюу хостор байна. За тэгээд манай зочноор оролцож байгаа хоёр зочноо танилцуулъя. Кино задлан манай Баатар байна. Эрдэнэтэр. За манай Rusty Talk за хөтлөгч болон продюсер. За тэгээд хөл бөмбөөрч гэсэн манай Rusty-г мэдэндээ. Rusty маань бас оролцож байгаа. Тэгээд бид гурав хамтдаа энэ буудан дээр тухлаад та бүхэнд цувралаар хүрэх 3 контент ийхүү хамгийн эхний дугаар нь хүрэхэд бэлэн боллоо. Та бүхэн Go Plus-аас бидний хоорондоо ярилцж байгаа, санал болгож байгаа кино болон контентуудыг сонгон үзэж, за мөн тэр дундаа Apple-тэй цэснээс сонгож үзснээр өөрийнхөө аккаунт дээр оноо цуглуулж, за тэгээд Go Plus-ийнхний бэлдсэн байгаа iPhone 17, iWatch болон AirPods гэсэн Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг бас хожих боломжтой болж байгаа. Хэр олон кино үзэж хэр их оноо цуглуулна, таны хожих магадлал илүү өснө. За тэгээд бид цуврал болгож 3 дугаар контент хүргэхийн хамгийн ихнийх нь би хөтлөн. За тэгээд дараа нь манай хоёр ээлжилж хөтлөөд өөрсдийнхөө санал болгох кинонуудаа бас ярилцах болно. За тэгээд Go Plus-аас урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та хоёрт оюуны өмнө баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр болохоор миний хөтлөх эхний дугаар. За тэгээд би контент болон кино сонгож ярилцсан. Тэгээд та хоёр маань үзэж амжсан эсхээс үл хамааран хэдүүл ямар ч ярилцээ. Би бол үзэж бас бэлдсэн байгаа. Манай үзэгчч гэсэн сонгож үзэж байгаа. Та хамгийн ихний миний ярих сэдв бол улаан үдэн гараг гэж контент байгаа. За өнгөрсөн жил эхний сизон явсан. Одоо 2 дахь сизон яг аль байсаар яваад эхэлж байгаа. Central Television эрхлэн гаргадаг. За тэгээд 2 дугаар сизон бол Go Plus-ийн хамт олон маань яг ерөнхий спонсороор нь хамтран ажиллаж. За тэгээд нөгөө контентууд чинь ингэдэж шүү дээ. Зурд контентууд чинь одоо телевизээрээ гарч байгаа ч гэсэн тэрнээс төрүүлж нөгөө нэг гарсан одоо ангиудыг нь үзэх боломжийг одоо олгодог. Тэгэхээр Go Plus-ийн зүгээс улаан үдэн гарагийн олон дугааруудыг нь төрүүлж үзэх боломжийг Go Plus дээр олгож байгаа. Тэгээд энэ нэвтрүүлгийн онцлохыг хүсэж байна. Тэгээд хамгийн ихэнд бол мэдээж Батмөх гэж мундаг залуу байгаа. Free M podcast гэдгээр нь үзэгчд илүү сайн таних бах. Нэлээд хэдэн жил одоо баг 2 жил гаруй 3 жил рүү дөхөж байна уу? Бас хэдийнэ Silver Button авсан. Тэгээд мундаг хөдөлмөрч залуучууд аялал жуулчлалын салбарын мэрэгжилтэн найз нөхдүүд нийлээд хамтдаа Free M гэж подкастыг YouTube дээр хөгжүүлж эхэлсэн. Тэгээд маш сонирхолтой аяллаа үед гарсан одоо эрсдэлтэй зүйлүүд те аялал явахдаа юун дээр анхаарах юм за эсвэл байгальд сонин хачир таарсан одоо зүйлсийн талаар ярьдаг ийм подкастын залуучууд маань Central Television-тэй хамтраад улаан үдэн гараг гэдэг нэвтрүүлгийг хийж эхэлсэн. Үзчихсэн үү? Трейлерыг харж ирсэн. Тэгэхээр миний ойлгож байгаа бол YouTube дээр суурилж исэн ингээд телевизийн контент руу хөрвсөн юм шүү дээ. Алхсан гэсэн үг. Оо за. 2 дахь бүлгээс телевизийн нэвтрүүлэг болоод явцсан билүү шүү. Эхнээсээ шууд Central дээр. Одоо улаан үдэн гараг гэдэг маань өөрөө одоо яг Батмөнхөөр хөтлүүлээд Central Television өөрсдөө продюсер хийгээд гаргаж ирсэн одоо цуврал сизон болж явж байгаа контент байна. Юу контент продюсинг хөтлөх гэдэг талаасаа бол нөгөө Free M podcast дээр. Free M бол өөрийнх нь нөгөө нэг анхны танигдсан эхлэлсэн тийм ээ. Тий. Тэгэхээр энэ нөгөө миний ойлгож байгаа яг YouTube-ийн контентоос ингээд яг телевизийн нэвтрүүлэг болж хөрвсөн гэсэн үг үү? Тэгж байгаа тий. Тэгэхээр энэ тохиолдол ер нь нэг олон байхгүй бах тий. Анхных гэж хэлж болох уу яг бол. Арайш анхных биш байх шүү. Гэхдээ одоо жишээ нь яг нөгөө нэг social branding үүсгээд Central Television болон одоо Батмөх гэж энэ хөтлөж байгаа хөтлөгч продюсер залуу хоёр нэгдээд ингэж энэ контентыг хийж эхэлж байгаа гэж би бол ойлгож байгаа. Мэдээж давхар Free M podcast нь бол YouTube дээр байнга явдаг. Тий. Free M бол аялал жуулчлалыг илүү сурчилж, хөгжүүлж, таниулах зорилготой гэж явдаг. Батмөхийг би одоо нэг анх Free M-ийг манай quiz master манай найз надад санал болгоод дөг санал болгоод энэ айгуу гоё ярьдаг залуу байна. Тэгээ айгуу гоё сонирхолтой сэдв ярьдсан байна гэдэг санал болгосноор би анх YouTube дээрээс олж хараад тэгээд айгуу мундаг ярьдаг, цэгцтэй ярьдаг, ямар гоё ярьд юм бэ гэж анх сонсч эхлээд тэгээ ер нь боломж гарах болгонд Free M үздэг болоод YouTube дээр ингэж над санал болгодог болцоод тэгээ сүүлд улаан үдэн гарагийг бол яг Central Television руу илүү одоо production айгуу гоё студи дотор сууж ярьдаг ийм гоё орчин бүрдүүлж ярьдаг мегабар гараг олон гардаг ийм контент болгож хөгжүүлсэн. Тэгээ яг хуу та миний санал болгосноор бас эргээд үзээрэй. Одоо 2 дугаар улирал Go Plus одоо ивент тэгээд явж байгаа 2 дугаар улирал бол хамгийн ихний дугаар нь алмастай хийсэн тулаан гэдэг ийм сэдв ярьж байгаа. Тэгэн гол одоо энэ нөгөө нэг индианууд
алмастай тулалдсан гэдэг ийм одоо тийм түүх маягийн юм байт юм байна. Одоо домог маягийн. Гэхдээ энэ бол үнэн бодит болсон гэж энийг бичиж үлдээсэн их олон ийм одоо их сурвалжууд байдаг. Тэгээд олон төрлийн их сурвалжуудаас одоо нэг сэдвийг барьж авч агаад олон төрлийн их сурвалжаас ингэж материалаа бүрдүүлж агаад хүмүүст маш сонирхолтойгоор ярьдаг. Тэгээд өөрөө одоо түүхийн мэдлэг болон одоо яг судлах одоо хэл аягүй сайтай. Одоо би чи ингээд нөгөө нэг Батмөнхтэй уулзж ирсэн л да. Тэгэхдээ тэрнээсээ өмнө нөгөө хүний чи ингээд нэвтрүүлгээ хийж байгааг нь одоо их сурвалжаа дурж байгааг нь ингээд хараад ахаар мань хүн бол орос хэлтэй, хятад хэлтэй, англи хэлтэй. Тэгээд энэ гурван хэл дээр бол асуудал гэж чөлөөтэй юм шиг байна. Тэгээд энэ гурван хэл дээр ном болон бичмэл одоо тохимлууд байна те. Тэгээд дээр нь сонирхолтой подкаст нэвтрүүлгүүдийг ингэж одоо нэг судалж үзэж хагаад нэвтрүүлгээ хүргэдэг. Тэгээд тэрнийхээ өмнө дандаа ингэж сурвалжаа цар хүрээ бол аимшигтай юм биш. Тэгээд их сурвалжаа айгүй сайн ингэж дөрдөн. Одоо бидний зүгээс ийм их сурвалжаар ингэж хийлээ гэдэг. Тэгээд маш гоё зэгцтэй юм. Одоо та хэд тэрөө үзвэл надад бол тэр ярьдаг стил айгүй таалагддаг. Сул уг бараг ашиглахгүй. Тэгээд маш гоё зэгцтэйгээр мэдээллийн хүнд ингэж хүргэнэ. Тэгээд нэг түүх ярихынхаа өмнө тухайн одоо улсыг ч юм уу ярихаар бол тэр улсынхаа бүр ингээд үүсэл хөгжлийг нь их л дурдаад ингээд танилцуулж ингээд нилээ явж байгаад за одоо хамгийн гол сэдврийг оръё. Алмастай ийм тулаанд хэдэн онд болсон юм аа гэдэг юм явуулдаг. Тэгээд ер нь бол нэг метражийн хувьд нэг 30-аас 40 минутын хооронд үргэлжилж байгаа улаан нүдэн гариг нэвтрүүлгэн. За тэгээд одоогийн байдлаар 5 контент гарсан. Би 2-ыг нь Central Release үзсэн байсан. Тэгээд одоо өнөөдөр нэвтрүүлэгтээ зориулаад 3-ыг нь бол шууд Google Plus дээрээс түрээсэлж аваад нэг дугаар нь 3700 төгрөг байсан. Тэгэхээр бас үнийн өвчгсөн боломж юм. Тэгээд төрүүлж үзнэ гэдэг чинь өөр айгүй гоё мэдрэмж авдаг шүү. Сая 5 дугаар гэдэг season 2-ыг хэлж байна. Season 2-ыг 5 дугаар. Зөв зөв. Тэгэхээр нөгөө өмнөх дугаар чи ер нь бүх дугаараас Микогийн хамгийн дуртай дугаар нь юу? Би тэгвэл санд болгоо тэр дугаарыг Google Plus-аас ороод үзье гэж бодлоо л та. Одоо надад одоогийн байдлаар би үзсэн байгаад энэ сарны нууцудаас гэдэг сэдв өөрөө айгүй гоё санагдсан. Тэгээд одоо хамгийн сонирхолтой санагдсан сарыг чи бид нэг талаас нь хард юм ба штэ. Нөгөө талаас нь иргэдэг хардггүй энэ чи ингэж дагаад ингээ иргэдэг харанхуй тал чи өөрөө айгүй юм одоо бидний мэддгүй хэсэг байд юм байна. За тэгээд саран дээр маш олон солир ундаг гэдэг те тэгж юм нөгөө нөхөн тогоонод үүссэн гэдэг түүхийг яриад саран дээр анх хүн буусан түүхийг ярьж ирсэн а энд гэхдээ буугаагүй байх магадaltaч гэж яригддаг гэл те одоо нэг хүмүүсийн сүүдэр одоо гэрлийн нэгээс илүү их усэр энд байсан гэж үздэг. Яг гэвэл ингээд сүүдэр нь хоёр талд гараад исэн гэдэг ч юм уу те ийм байдлаар одоо Америкчуудыг бас хүмүүсийн тархийг угаасан гэдэг ч юм ийм сэдв ярьдаг. За дээр нь сар өөрөө маш нууцлаг объект байгаад байна. А саран дээр харийнхны амьдрал байх магадaltaй гэдэг ч юм уу. Ийм гоё ийм яагаад ингэж үзэж байгаа юм те ийм зургууд нууц зургууд байдаг. А дээр нь NASA өөрөө маш их материалыг нууцсан байдаг. Энийг ил гаргадаггүй. Тэгээд NASA-д ажиллаж исэн хүмүүс ажилласаа гарсныхаа дараа энийг ингэж ярьж хүргэсэн гэдэг ч юм уу те. Ийм хүн ингэж ярьсан гэдэг ч юм. Айгуу гой сонирхолтой талаас нь одоо нэг байж болох өнцгүүдээс нь хүргэдэг. Тэгэхээр сарны нууцудаас гэдгийг та хэд маань үзээрэй. Дээр нь хүн чон гэдэг сэдв байгаа. Тэгээд одоо нэг алмас гэдэг ч юм хүн чон гэдгийг зарим нэг зүгээр юм зураг байдаг. Гэхдээ бодитоос хэд бид нар одоо хүртэл батлаг байгаа. А тэгээд энэ алмасыг хайж олох экспедицүүд гэж улс орнуудаас ингэж айгүй их мөнгө төсөвлөж ийм баг одоо аялагчдыг гаргаж ингэж явуулд юм байна. Одоо жишээ нь Гималайн нуруунд байх алмасуудыг олж тогтоох. Одоо нэг том хүлт гэдэг нь шүү дээ. Bigfoot. Том хүлт гэдгээр нь өөр улсууд нэрлэдэг бол зарим нь алмас гэж нэрлэдэг. Нэрлэл нь өөр дээ. Монголд ч алмас байдаг гэж хүртэл ярьдаг шүү дээ. Тэгэхээр ийм талаас нь гэж ярьж байгаа хүн чонч гэсэн өөр ийм нууцлаг сэдв. Батлагдаагүй ерөөсөө. Гэхдээ хоёр үйл дээр явдаг ийм юмтай таарсан гэдэг их сурвалжууд өөрөө маш их байдаг. За тэгээд энд Wendigo гэж сэдв байгаа. За тэгээд энэ ламерийн нуруунд алмас харсан нь гэдэг ч юм уу тийм. Ингээд ийм цуврал контентууд явж байгаа. Дараагийн дугаарууд нь ямар сэдв хөндөх болоо гэдгээс айгүй сонирхолтой байдаг. Тэгээ яг одоо нөгөө нэг Альпийн нуруунд осолдсон онгоц осолтоо тийм нэгээ бие бинийгээ барьж идээд те амьд үлдсэн гэж цөөхөн хүмүүс байсан гэдэг ч юм уу те үхсэн хүмүүсийнхаа цогцоор хоолж исэн гэдэг ч юм ийм аимшигтай сэдвүүд одоо яг хүн төрөлхтөнд болцсон энэ сэдвүүдийг хүртэл хүнд. Андын нуруунд те андын нуруунд чийл. Тийм чийл. Тэгээ тэрийг хүртэл хүнддгөөрөө маш сонирхолтой тэгээ олон төрлийн их сурвалж одоо хөндөж ус ярилцдаг ийм контент байгаа. Тэгээд та хоёр манаас үзээрэй. Үзэгчид бол хэдийнэ Батмөнхийг таньдаг болцсон. Тэгээд өөрөө яг ажилжуулалтын салбарт бас мундаг шилдэг мэрэгжилтэн болж ажиллаж байгаа. Өнгөрсөн шинэ жилээр би нөгөө ажилжуулалтын салбарын шинэ жилийг хөтөлж таарад. Тэгээд нөгөө нэг оны шилдэг гайд гэдгээр тодорч шагнал авч ирсэн манай. Оо за. Тэгэхээр ер нь бол аялал жуулчлалыг сонирхолтой түүхийг хуваалцсангаа монголчуудаа аялал жуулчлалыг
одоо таниулах чухал ажил хийж явж байгаа. Тим учраас их олон хэлтэй юм биш үү? Тий. Тэгээд нэг маш их завгүй ажилдаг. Тэгээд нэг байнгын жуулчдыг гаднаас ингэж авч Монголоор нороо аялуулдаг гэдэг ч юм уу тий. Тэгээд өөрөөсөө монгол жуулчдаа бас авч гадаг шиг явдаг ч юм уу. Ийм туршлагатай хүн. Тэгээд энэ хүнтэй нэг хамт цаг өнгөрөөх нь өөрөө одоо нэг юм ном шиг хүн байдаг шүү дээ. Надад яг энэ тим одоо мэдэн зэнтэй болоод шүү дээ. Өөх бах гэж санагдаад одоо хамт аялах ч юм уу тий. Тэгээд улаануудын гариг бол илүү нэг өөрийнх нь хийдэг байсан одоо студиэс хийдэг байсан подкастаас нь илүү давсан гоё продакшнтай гоё юм студ засцсан. Тэгээд айгуу гоё юм ай шоу мом нүртэл тэгээд эдит нүртэл илүү гоё одоо чанартай телевизэн төвшөнд хийж байгаа юм контент болж гарч байгаа. Тэгээд үзцгээгээр манай хоёр ойлголоо. Тэгээд санагдаж Микогийн санал болгосон дугаарыг үзье. Google-аас орж. Тийм. Тэгээд магадгүй нөгөө нэг тэрнээсээ дамжаад байнгын үздэг хүн ч гэсэн болохыг үгүйсэхгүй. Одоо юм тэгж нэг сул үг хэрэглэхгүй зэгцтэй гоё ярьдаг чинь би хийдэж болж чадахгүй юм баггүй. Яа би бол яг эсэргэрэн шүү дээ. Ингээд одоо манай нөгөө кино ревю гэдэг мөнгөн байна те. Яг ингээд юм Монгол маш гоё зэгцтэй ямар ч сул үггүйгээр те ингээд юм сэтгэл хөдлөлөөч гэсэн хүмүүс төрөж байгаа хөтлөлт ч юм уу за мөнгөний нөхцөл төр болоод бичвэрээч гэсэн те айгуу гоо зэгцтэй гэж байдаг. Би бол ерөөсөө тийм шиг нэг юм ярих гэж хичнээн цоолоо хичнээн живд оролж ингээд байгаа юм тийм. Тэгээ тийм болохоор тэр бас айгуу тийм гоё. Би өөрөө хичээгээд ч бас сайн чадахгүй л байгаа. Тэгэхээр тэр бас надад айгуу тийм гоё. Ерөөс урах бас тийм процесс болдог. Одоо контентын салбарт аль аль нь одоо өөрсдийнхөө салбартаас явж байгаа хүмүүсийн төлөөлөл байгаа л да. Одоо Расти бол бас олон жил яг энэ кинотой холбоотой за цаашлаад хөлбөмбөгтэй холбоотой контент хийж явж байгаа. Баатраг бол угаасаа мэдээж задлан Баатраг гэдгээр нь хүмүүс тань. За манайх бол жишээ нь одоо квиз одоо контент биш болцсон л болохоос биш өмнө бол бас YouTube-ийн контент хийж ирсэн. Гэхдээ одоо энэ салбарт бол бүгдээрээ өөр ингэсэн дүртэй гэж санагддаг надад. Одоо хөтлж байгаа энэ залуучууд маань. Тэгэхээр Rust-д бол угаасаа дуртай хүн байгаа. Rust-ыг өөрийнх нь стил гэж байгаа тийм дуртай үзэгчд гэж угаасаа байгаа. Одоо Баатрагийн бол хоолойны өнгө надад айгу гоё санагддаг. Нэг юм доод өнгөөр айгу гоё ярьдаг. Тэгээд ийм хурдтай ярих стилийн тэгээд ийм богино контентоор айгуу гоё мэдээлэл өгөх тийм зорилготой стил рүү сүүлийн үед бүр рил рүү шилжиж байгаа шүү дээ. Тэгээ Баатар бас суулгыг хэрэглэхгүй маш сайн бэлтгэлээ хийдэг юм шиг санагддаг. Тэгээд одоо сүүлийн үед контентууд Баатрагийн үед яаж бэлтэж байна? Яг өөрөө бичиж байгаа контентууд хэрэг байна. Одоо бас өөр редакторууд хэрэг ажиллаж байна. Одоо ер нь контентыг бол нэг ганцаар хийхэд цаг авдаг болж л тээ. Тийм учраас заавал нэг баг хамт олонтой л хийхээсээр аргагүй болж. Яг л нэг олон сувгууд олон дугаар гарч байгаа учраас ганц хүний одоо хөдөлмөрч юм уу те удаан гарна. Тэгэхээр хүмүүст олон контент хүрэхийн тулд багаар ажиллаж байгаа. Тэгээ редакторууд ягаад сайн хэрэгтэй вэ гэхээр нөгөө нэг буруу зөв ярих одоо ташаа мэдээлэл гаргахаас сэргийлж байгаа гэсэн. Сая одоо улаануудын гариг дээр хэлж байна те мэдээллийг сурвалж сайн дурддаг. Энэ их гоё таалагдж байна. Яг үл энэ аягүй чухал гэдэг. Яг хүн өөрийнхөө үзэл бодлыг баримт шиг ярих бас болохгүй шүү дээ те. Тэгэхээр мэдээллийг сурвалжаад өрдөнө гэдэг нь үнэхээр чухал юм байна гэдгийг сая ярьж байгаа нэвтрүүлгээр ойлголоо. Улаануудын гариг мэдээллийг сурвалж дурдна гэдэг чинь чухал. Ялангуяа түүх, факттэй тиймэрхүү юунууд мэдээлэл хүргэж байгаа тэр айгүй чухал. Юу судалгаа дээр болохоор би одоо тийм олон хэлтэйс бүр гоё юм. Би яг хамгийн түрүүнд бодож байгаа ингээл гурван хэлтэйгээл тийчээс орос хятад англи хэрэгэл тэгэхэд би шууд ингээд хідэн ертөнц хэд дахин том ертөнц нэгж байгаа юм байна гэдгийг ингээл дотроо бодглол тэрэнд натрахж байгаа хөөе. Юм судлахад нэг юмыг судлахад хичнээн өөр янзаар харж болж байна. Тэр нь айгуугаа санаж би бол яг англиар л зөвхөн тэр монголоор мэдээж англиар байх боломжтой байгаа. Тэгээд одоо хийж байгаа юмнууд донд яг миний хийж байгаа бол маш урт байдаг. Миний хийж байгаа контент подкаст нэвтрүүлгүүд манай маш урт байдаг. Тэгээд тэрний гол шалтгаан юу юм бэ гэхээр би өөрөө скрипт бичих хайг бодохгүй. Дургуун тал нь шалтгаан чадахгүй байгаа. Гэхдээ яг юм нөгөө нэг ингээд яг битсэн юм уушаасаа илүү яг сэтгэл хөдлөл мэдрэмж яриан дээрээс суурилж яг яха тэрний сул тал нь дөрөв хэлсэн те нөгөө нэг зэгцтэй ч юм уу яг үг болгоно жинтэй бас байдаггүй бах. Гэхдээ зөрүүлээд сэтгэл хөдлөл мэдрэмж юм нь яг тэрүүгээрээ яг гарч идэг. Тэгээ тийм болохоор яг скрипт юм уу зохиол яг бичгээсээ илүү яг мэдээж судалгаа чухал их сурвалж маш чухал гол point data statistic тоо бол мэдээж зөрөхсгүй гэдэг ч юм уу тэр бол мэдээж чухал байгаа. Гэхдээ яг үндсэн гол агуулга бол яг мэдрэмжэн дээр суурилж илүү ярих нь илүү гоё байдаг. Их сурвалжаа мэдээж тэр бас айгуу их сурвалж гэдэг надад айгуу таалагдсан. Тэгэл яах вэ? Тэгээд одоо нөгөө түрүүн бас гурвынхын яриандууд гарч байгаа шиг өөрөөсөө бас нэг ингээд контент хийж үзээд эсвэл ингээд энэ нэг одоо контентын салбарт бас нэг зах зохт нь байгаагийн хувьд нөгөө монголоор айгуу гоё цэвэрхэн ярьж байгаа хүмүүс их таалагддаг болоод байгаа сүүлийн үед. Тэгээ
бид нар чинь хүссэн үсээгүй ингээд гадаад үг ашиглаж ярьчих гадаг болцсон юм байна. Сүүл рүүгээ одоо үзэж харж байгаа юм ч тийм болоод байгаа юм уу? Сүүлийн хүүхдүүд ч бас нэг жоохон тэгж хөгжөөд байна уу те? Байнгын англи хэл дээр ингээд юм үзэж хардаг. Тэгээд юм ярихаараа дандаа англи үг ашиглаж өөрийгөө илэрхийлдэг ч юм уу. Тэгэхээр нэг нь тийм болж байгаа юм чинь урсгал нөгөө талд монгол хэлээрээ аливаа зүйлийг хүнд маш гоё зэгцтэй тайлбарлаж ойлгуулдаг ийм төрлийн чадвартай байгаа хүмүүс бол их таалагддаг. Тэгээд гадаад үг дөрцөн ч тэрнийхээ монголыг заавал хавсаргаж явдаг ч юм уу тийм ийм талаасаа ингэж байвал илүү бас гоё зэгцтэй юм болов гэж боддог. Тэгээд монголоор их сайн ярьдаг хүнд их дуртай болоод байгаа. Тэгээд улаануудын гариг бол бас миний яг тэр шалтгаанаар үзэх бас дуртай нэвтрүүлгүүдийн нэг. Тэгээд юм хийж явахдаа ч юм уу эсвэл яг ингээд зориулаад цаг гаргаад ч юм уу нэг заримдаа ингээд нэг юм гэртээ айгүй гоё орой эрт ирээд би ч нэг ялангуяа оройгоор ажилдаг хүн чинь гэртээ бараг байдгүй оройн цаг. Тэгээд гэртээ нэг ингээд байгаа үедээ тухалж байгаад үзэх дуртай нэвтрүүлгүүд юм байна. Нэг бол улаануудын гариг байгаа. Тэгээд та хоёр маань бол үзэгчд маань улаануудын гаригийн одоо season 2-ыг цаг алдалгүй за бус хүмүүсээс телевизээр гарахаас нь өмнө төрүүлж үзэхийг хүсвэл Go Plus-аар зочлоод үзээрэй. За миний нэвтрүүлгийн ихэнд дурдсан мэдээж та Go Plus-аар улаануудын гаригийн дугаарыг үзэх болгонд танд оноо нэмэгдэж орж байгаа. Тэгээд та илүү олон оноотой болох тусмаа Go Plus-ийнхний бэлтгэсэн байгаа одоо Apple-ийн сүүлийн бүтээгдэхүүнүүдийг бас хожих магадлал өсгөнэ. Тэгэхээр энэ хоног дуустлаас та бүхэн маань энэхүү урамшуулттай хамт байгаарай. За бидний эхний хэсгийн ярилцах сэдэв маань өндөрлсөн. Одоо харин миний хоёр дахь сонгож авсан одоо та бүхэнтэй хуваалцах уран бүтээл бол In the House 3 гэж кино байна. За In the House 3 бол маркетингийн ажил бас маш сайн өргөн дэлгэр явсан. За тэгээд мэдээж Монголд болон Солонгос улсад аль бие ёсоор нээсэн уран бүтээл гэдгээр онцлогтой байгаа. Тэгээд кино зохиолыг бичиж найруулсан найруулагч бол Амри гэж одоо та бидний за ялангуяа киноны салбарт байгаа залуучууд маань хэдийнэ таньдаг болсон. За өмнө бас Fantastic Production-ы бүрэлдэхүүн хэсэгт байсан бол одоо сүүлийн үеийн одоо манай жижигэ цогтоо Зорго Баясаа за тэгээд тагтаа орж ирж байгаа тийм. Энэ яг одоо сүүлийн үед нэлээд сайн ажиллаж байгаа залуу уран бүтээлчд гэж хэлж болох бах одоо залуу уран бүтээлчдийн нэгдлийг бас хамтдаа авч явж кино зохиол найруулгууд дээр нь ажиллаж явж байгаа. Энд давас 1 2 3 за тэгээд манай эдийн бас хийсэн нөгөө хэрмэл жүжигчд гэж кино байгаа. Өндгөн толгойт гэдэг байгаа. Эдгээр бүтээлүүдийн бүгдийг нь бас найруулж ингэж явсан. Амригийн найруулга бас зохиол нь за тэгээд энд давас 3 гэж бүтээл байна. Тэгээд энэ кино бол бас маркетинг ажил нэлээд сайн явсан баг. Киноны талаар бол та хоёр бол мэдж байгаа. Гэхдээ үзсэн үү? Үзээгүй. Гэтэ сонссон. Ялчгүй нөгөө нэг маркетинг сайн байсан гэдэгсээ сонссон. Тэгээд надаа нөгөө юу яасан л да яг нээлтийн үзүүрийнх нь юу мэдээлэл ирээд урилга ирсэн. Гэхдээ би өмнөх хоёрыг үзээгүй болохоор үзээд юм болоо гэдэг одоо шалтгаанаар бол үзээгүй л дээ. Тийм 3 гэсэн киног шууд өмнөх хоёрыг үзээгүй байж байгаад явж байгаа бас дэмий болоо гэж бодоод үзээгүй л дээ. Над бас яг Racet адилхан зүйл тохиолдсон. Урилга нэрсэн. Гэтэ үнэхээр амжаагүй учраас жижиг. Надад бол урилга ирээгүй л дээ. Нэр урилга ирээгүй юм ш надаа. За тэр яах вэ? Өгч баг бүгдийн таньдаа. Юуны хувьд Go Plus-аас үзсэн. Тэгээ Go Plus дээрээс үзээд би ч бас оноогоо цуглуулаа яваад байгаа юм шүү дээ. Контент байхдаа зөндөө бүгдийг нь би яг мөнгө төлөөд үзэж байгаа болохоор би бас iPhone 17 очиж магадгүй л байгаа юм байна. Апдейт хийх гэдэг нэг үү? Би ч яг өмнөх нь үзсэн би мэдээж нэвтрүүлэгтээ одоо өнөөдрийн энэ подкастнда зориулаад үзлээ. Тэгээд яг нь Солонгост зураг авалт хийж байгаа гэдгийг үзэхэд бол үнэхээр хөндлөмөр санагдлаа. Энэ өөрөө маш их эрсдэл бөгөөд одоо эрсдэл өөрөө санхүүгийн эрсдлийг дааж авч явж байгаа. Тэгээд тэнд кино баг өөрөө хэр өргөн бүрэлдэхүүнтэй хүмүүс байгаа билээ. За тэгээд тэнд маш удаан хугацаанд яг Монгол кино багийн залуучууд маань өөрсдөө 2 удаагийн бас очиж ажилласан юм нэлээд урт хугацааны ажиллагаа болсон байна. Тэгээд киногоо үзчихэд бас өнөөдөр та хоёртай бас хуваалцах үүднээс жүжигчтэй холбогдож мэдээлэл авсан тэр мэдээлэлээс хуваалцъя. Ер нь кино зардлын хувьд бол нийтдээ 1.2 тэрбум орчим төгрөгөөр бүтсэн кино болжээ. За тэгээд яг кино баг Солонгост ажиллахдаа 47 хоногийн хугацаанд байрлаж кино зураг авалт хийсэн. За Монголоос мэдээж кино зураг авалтын баг очихоос гадна тэнд Солонгос стаффууд бас маш олон хүн цалинжуулж ажиллуулсан байна. Тэгээд өөрсдөө байрлаад за хоолунд ингээд одоо нэг тээвэрлэх асуудлаас ахуулаа тийм 6 автомашин 2 автобус түрээсэлж ажилласан гэж байна. За тэгээд 47 хоног яг зураг авалтандаа зориулаад за тэгээд нийт зардлынхаа ер нь 70 орчим хувийг Солонгос жүжигчд болон Солонгост байх хугацаанд бол продакшн зардлыг зарцуулж. Тэгэхээр ч одоо 1.2 тэрбум гэдэг чинь 70% гэдэг бол 800 гаруй сая төгрөг байгаа байхгүй тийм.
Тэгэхээр энэ их мөнгийг зарцуулсан байна. А дээр нь мэдээж кинонд бас та бидний солонгос уран бүтээлүүдээс дэлгэцнээс харж исэн мундаг жүжигчид тоглосон. Тэгээд бүр одоо эсрэг талын яг гол дүрд нь бас нэг одоо солонгос жүжигч маань нэлээд урт хугацаанд бас ингэж тоглож дэлгэцэн дээр бас нэлээд урт хугацаанд гарсан ийм бүтээл болсон байна. Тэгээд дараа нь кино зураг авалтыг 47 хоногийн хугацаанд хийснийхаа дараагаар яг нөгөө нэг солонгост нээлттэй хийхдээ зориулж тэнд 50 хоногийн хугацаанд яг гол дүрийн жүжигчд маань өөрсдөө очиж ажиллажээ. Тэгээд энэ хүмүүс бол солонгосын инфлюенсер хүмүүстэй одоо YouTube хийдэг, за TikTok хийдэг, тэ Instagram дээр инфлюенсер хүмүүсийг бүгдийг нь уулзаж киноныхаа нээлтэнд урьж ингээд 200 гаруй инфлюенсерүүдийг одоо том бөгөөд жижиг инфлюенсерүүдийг цуглуулж яг нээлтийнхээ үйл ажиллагаанд аль биесээр өрсөн байна. Бас л нүсэр том ажил шүү. Харин тэр чинь одоо яг хүн болгонтой уулзаж тэр хүмүүстэй мэдээж нэг тодорхой хэмжээ төлбөр тохирно шүү дээ, тэ. Тэгээд ингээд та ингээд оролцооч гэдэг үүднээс явж ингэж ажиллаж. Тэгэхээр баг кино зураг авалтаас олон хоногт эндээ маркетингийнхаа ажил зарцуулсан байгаа байхгүй. Тэгээд надад өгсөн мэдээллээр бол Солонгосын 3 том одоо кино театраар Lotte, Megabox, Coyox энэ 3 кино театрын албан ёсны санд бүртгэлтэйгээр албан ёсоор нээсэн Монголын анхны кино болсон юм байна. Тэгэхээр энэ том 3 дэлгэцэн дээр бас нээгээд Солонгос үзэгчид болон Монгол үзэгчид мэдээж бас олон тоогоор очиж үзсэн байгаа. Тэгээд ингэж нээлттэй Солонгос улсад амжилттай хийгээд ирсэн. Тэгээд дараа нь Монголд бас нээсэн байх би буруу санааг бол. Тэгээд Монголд бол нээлт нь их өргөн болсон. Тэгээд орон нутгууд дээр явдаг шүү дээ. Орон нутгуудын дэлгэцээр бас ингэж гаргаад явсан. Ийм бүтээл болжээ. Айгуу том өргөн хүрээнд явсан мэн. Тэр нөгөө том кино урлагийн айгуу том маркет салбарт нээсэн биз дээ, тийм. Солонгосын кино маркет ч бас дэлхийд одоо дээгүүр орох том маркетчуд тийм. Энэ тэгээд 1 2 3 гэж явж байгааг бодвол одоо бас дахиад 4 гэж хийх л бах та тийм бодвол. Тэг хийх магадaltaй хэрвээ зохиол одоо дахиад бичигдүүл юм уу тийм. Санаа айдиа олдвол хийгдэж магадгүй. Тэгээд яг за би буруу санааг бол эхний нэгдүгээр кинон Солонгос зохиолын франчайз байж магадгүй. Би тэгж бас санаж байна. Тэгээд Солонгосоос яг зохиолын аваад аль биесны эрхийг аваад гаргасан гэж сонсч ирсэн санагдаж байна. Тэгээд дараа нь 2-оо бас амжилттай гаргаад 3-ыг бол маш том зориг гаргаж хийсэн байгаа байхгүй. Энд ч тийм Солонгост очиж ажиллана. Тэр чинь бол их золиос гаргаж байгаа шүү дээ. Жүжигчид одоо кино багийн хувьд. За тэгээд Солонгос шилдэг жүжигчдтэй ажиллана. Тэнд байх хугацаа чи мэдээж амаргүй байж таараа. Тэгээд тун амжилттай бүтээл болсон байна. За яг би мэдээж одоо нөгөө нэг production баг за тэгээд зохиолоос нь ахуулаад та иршгээ айхтар ингэж нөгөө нэг мэдлэг бөгөөд мэдрэмжтэй үздэггүй үзэгшиж магадгүй. Зөв мэдээж Солонгос улсад хийж байгаа гэдэг маань өөрөө хамгийн түрүүнд тэдгээр залуучуудын хувьд бол маш том зоригийг нь үнэлж бахархаж байгаа. Одоо мондо туршлага болсон. Тийм, туршлага судалж байна. Тэгэл яг гоё юм Солонгос ахуй гаргаж илээ. Нөгөө нэг хараар ажиллаж байгаа залуучууд дээр очиж байгаа байхгүй найзууд дээр. Хоёр нь тийш ингэж явцсан. Энэ дууг нь цагдаагийн баг амар мундаг ингэж цагдаа нар хэрэг илрүүлдэг те. Гэхдээ нэг юм мэдээж одоо нөгөө комеди төрлийн жүжигчид байгаа шүү дээ. Тэгээд ийм хошин маягаар тийм хөөрхөн дөрүүдээ гаргадаг ийм одоо хэрэгтэн мөрдөж явах явцтай ийм хоорондоо маргаантай ч юм ийм хөөрхөн инэдмийн хэсгүүдийг оруулдаг. Яг тэр стил бол мэдээж барьсан байлаа. Тэгээ нөгөө Монголын амьдрал айгүй хэцүү шүү дээ. Ингээд соёлогч хийж байгаа ч юм уу цагдаа хийж байгаа Солонгос явахаас аргагүй болчдөг. Тэгээд амьдралын эрхэнд явдаг гэдэг шиг. Тэгээд хоёр найз нь Солонгос явцсан. Тэгээд тэр хоёрын нэг нь хормондоо урьснаар энэ үйл явдал кино эхэлж байгаа. Тэгээд нөгөө нэгнийхээ хормонд зориулаад Монголд байсан хэд нь очиод тэгээд очисон чи яг Солонгос эмэгтэйтэй нэг нь гэрэлж эхлэн тэгээд бүгдээрээ сайхан ингээд Солонгос амьдрал хормонд нэгэнд очицсан чи хэд хоног байцснаа хар ажилд гарч байгаа. Нөгөө өглөө болгоо юм ажилд гардаг шүү дээ тэгээд өглөө 5 цагс хэрэгэд аль гарын ажилд явъя гээгүү мөгсөн чинь тэгсэн ингээл тэгэл нойрмон ингээл яваал тэгээд ажил олгодог хэсэгт ингээд сууж хагаад хоёр хүн эрэхтэй гэдэг явуулчихдаг. Тэгээс Монголоос дөнгөж очиод утасны дугаарч байхгүй юу ч байхгүй ингээд хоёроо машин цулгаа явуулсан чинь нөгөө хоёр нь айгаад та би одоо яах юм бэ гэдээ эхэлж байгаа байхгүй тий. Тэгсэн чинь орой зүгээр наад микротэй суугаа буцаад эндээ хөрөөд би энд хүлээж ий гэж явуулж байгаа. Тэгээд тэр үйл яг нөгөө монголчуудын Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудын бас ямар хэцүү зүйл туулж байгаа гэдгийг таниулж эхэлж байгаа байхгүй. Тэгээд хэдхэн сар болчоод ирээ гэж хэлчихэд 2 жил болцсон ч юм уу тий. Ингээл гэрийнхэнтэйгээ одоо эргээд ярихад хүүхдүүд нь гомдсон автагаа ярихгүй гэдэг ч юм уу. Иймэрхүү ийм хэсгүүдийг оруулж өгсөн бас надад бол их зөв санагдсан. Яг тэгэхээр бид нар нэг Солонгост амьдралыг Монголд байгаа хүмүүс маш амархнаар боддог. Маш их мөнгө олоод тий эргээд та нар ингээл сайхан газар амьдарч байгаа штэ гэдэг өнцгөөс бид нар хараад идэг. Тэгэн гутал тэр чинь яг үнэндээ амрахч ирэхгүйгээр бүтэнсээ өдөрч амрах ирэхгүйгээр яг ар гэрийнхээ төлөө тэнд ингээд маш хүнд амьдралаар амьдарч байгаа хүмүүс байдгаа гэдгийг ойлгуулж тэгээд буцчих ихэр болж өгдөг ч юм уу тий.
Иймэрхүү зүйлсийг харуулж эхлүүлж байгаагаар их гоё байсан. Тэгээд мэдээж ерөнхийн нөгөө нэг зохиолын дагуу буюу өмнөх юунуудтайгаа адилхан асуудалтай нүүр тулна. Асуудалтай нүүр тулахад Солонгост очсон байгаа ч гэсэн бид нар чи цагдаа штэ гэдэг ийм ирч хүчээр тэр асуудал руу шууд ингэж баг олж орж байгаа. Тэгээд баг дотроо эргээд бас маргаан гарч байгаа ч юм ийм гоё нөгөө нэг юм өрнөлүүд өрнөн. Тэгээд үлдэж байгаа хэсгийг бол юунд одоо үзэгчдтэй үлдээ. Надаа хамгийн энэ киноны бас өнлөштэй хэсэг нь манай тагтаа байгаа. Тагтаа гэж үгч юм мэдэн шүү дээ. Одоо нэг Монгол маад унсаг гэдэг. Алгадаал зодоол яг ингээд өөрийгөө тэр ийм гоё дүрээ байрцсан. Тэгээд ийм хөөрхөн залуу. Тэгэнгүүт нөхөр аюу сайн солонгосоор ярьж бэлдсэн мэл. Одоо солонгосоор яриад байгаа байхгүй. Солонгос их нэртэй болцсон. Яг ингээд ярилцаа тэр нөгөө нэг юунд солонгост амьдэрсэн нөхдөд чинь бүгдээрээ тэр солонгос жүжигчдтэйгээ харьцах хэсгүүдээ бол их гоё авч гарч илээ. Жижигэ нэг нь байгаа, нэг нь тагтаа байгаа. За тэгээ нөгөө Манлаа гэд жүжигч юм байдаг шүү дээ. Манлаа бол тэнд нөгөө нэг солонгост аюу олон жил амьдэрсэн ахын дүрээр орж ирээ. Тэгээ дүүнэрээ зөвлөдөг ийм ахын дүрээр орж ирж байгаа. Тэгээд тэд нар бүгдээрээ ингээд солонгосоор аюу гоё ярьж байгаа нь бас их сайн бэлтгэлээ хийжтэй гэж харагдсан. Тэрэнд бас нэгдүгээр судалгаа орсон байх, бэлдэх хугацаа бас зөндөө орсон баг та тийм. Тэгээ production энэ хаус гурав дээр ер нь маркетингийн ямар баг орсон бол миний харж байгаа бол одоо баг хүн болгоны сошиал дээр энэ нэг бүжиглж байгаа сцен ч юм уу тийм улаан хевс дэвсэж байгаа юм харагдсан байгаа л та. Тэгээд ямар маркетингийн баг очоод тэр Солонгос 200 инфлюенсерийг хөлсөн байна. Монголдо яаж хийсэн бэ? Нэг сонирхолтой л та. Тэгэхээр энэ жишгийг ингэж хадгалаад дараа кинон дээр маркетинг Монгол киноноос сайн хийдэг болчиход бас тий. Одоо би бол тэр мэдээллийг аваагүй. Гэхдээ миний бодлоор одоо гол дүрийн гол жүжигчд маань өөрсдөө хэдийнэ одоо тайзны хөтлөгчтэй. За бүр цаашлаад ингээд угаасаа киногаараа тэгээ янз бүрийн ивентэд ингээд өргөдөг. Өөрсдийнх нь сошиал нэтворк хангалттай идэвхтэй хүмүүс болохоор тэд нар ер нь хуваараа маркетингийн зардал гаргахгүй хуваараа илүү төлхөө хийсэн болов уу гэж таамаглаж байна. Тэгээд тэгч потенциалтай залуучууд байгаа. Тэгээд маркетингийг их сайн хийсэн. Дээр нь нөгөө нэг заяа гэдэг дуу байдаг шүү дээ. Тэр дууг чинь энэ кинонд зориулаад солонгосоор орчуулад дуулаад тэгээ киноныхаа саундтрек болгосон. Тэгээд солонгосын зах зээл тэр юугаа одоо дуугаа оруулж ирсэн баг. Монгол дуугаа. Одоо нөгөө нэг солонгосын 2000-ад оны их үед ялангуяа 2002 оны дэлхийн аварга Япон солонгост болдог хөлбөмбөлийн аварга. За тэгээ монголчууд маань 90-ад оны 2000-ад оны ихээр солонгос аягүй их явж ажиллаж байсан. Тэгээ яг тэр ингээд аягүй олон юм зэрэгцээ дараа нь соёлын экспорт Монгол руу аягүй их орж иж хоол, хүнс, дуу, хөгжим, кино одоо юу байдгийг нөгөө нэг сан эдийн засгаас гадна тийм яг соёл талаас айгүй их юм экспорт орж ирсэн. Тэгмээд одоо тэр нь мэдээж үргэлжлэж байгаа дүр дэлхий рүү явц тийм. Дэлхий K-pop байх Монгол ингээд альдээ тийм болцсон байсан тийм. Тэгмээд одоо зөрүүлээс тэр гой санагдаж байна л та ингээд өмнө солонгосын соёл экспорт нь мэдээж биднээс айгүй их мөнгө цаашаа гарсан байгаа. Гэхдээ зөрүүлээд одоо Монгол уран бүтээлчд маань Монголын одоо соёл урлаг маань тийж одоо эхлэл болж штэ. Тийшээгээ зөрүүлээд тэр бидний экспортдог байсан зүйл зөрүүлээд тэнцээ бас экспорт болох боломж болж ийн гэдэг бол надаас айгүй гой санагдаж тэр талаас. Дээрээс нь одоо кинонд явсан хүмүүс их туршлага суусан байх гэж. Яг л солонгос чинь дүрм журм их чанга шүү дээ. Зураг авалтын нэг ямар ч годомч давсан заавал зөвшөөрлөдөг тий. Тэгэхээр энэ бүлэг ч юм уу одоо гадны уран бүтээлчтэй хамтраад зөндөө нөө туршлага суухаар дараагийн уран бүтээл төр илүү чансаа сайжирдаг тий. Тэгэхээр энэ бас олон ийм бүтээл хийх юм бол бид нэр Монгол уран бүтээлчд өөрсдөө сайжрах юм байна гэж шаардсан. Тэр айгүй хэрэгтэй. Тэгээ тэр чинь яг ном журмаараа өөрөө юм яаж явж байна гэдгээс хараад эхэлж байгаа шүү дээ. Тэгээ дээр нь одоо дараагийн дугаарууд дээр Стайрын сонгосон кинонууд донд ганц нэг байгаа солонгос уран бүтээлчид Монголд ирж зураг авалт хийсэн талаар ч бид нар ярилцаад явна. Тэгэхээр яг энэ соёлын солилцоо өөрөө маш эерэг үр дүнтэй байна. Магадгүй Монголын газар нутгаар зураг авалт хийсэн ч гэсэн энэ эргээд манай кино салбартаа ч юм маань зах зээлдээ тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт болж байгаа. Түүнээс гадна сая яг Растигийн дурдсан шиг Монгол уран бүтээлчид солонгосын зах зээлд албан ёсоор кино уран бүтээлээ гаргаж ийн гэдэг өөрөө хамгийн том шанс татж байгаа. Одоо тийм одоо тэр замыг нээж өгж байгаа хамгийн ихний алхам болсон кино болсон юм байна. Тэгээд энэ баг байж болно. Эхний ээлж нь хамгийн анхны удаа юм чинь маш баг байж болно. Гэхдээ тэнд тодорхой хэмжээний воныг тийм воноор аваад Монгол руугаа тэр наашаа оруулж ирж шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө том зүйлийн эхлэл болсон болов олон хүмүүст бас уран зориг өгсөн баг. Тэгээд одоо арилжааны кино за тэгэл одоо юу гэдэг нэг инди төрлийн кинонууд гэдэг ч юм уу те ингээд аль нь ч байсан одоо тийшээ ингэж зах зээл рүү орох эхлэлийг тавьчихсан. Одоо тэгэл манай юуны яг бусад бас өөр уран бүтээлчдийн маань
кинонод одоо Бусаны ч юм уу, Локарно ч юм уу тий сүүлд бол бүр Венец гэх бүр ингээд томроод тий олон мундаг кино наадмууд бас зөндөө явдаг шүү дээ тий. Тэгээ тэр чинь бас нөгөө нэг төрлийн явж байгаа тий соёлын экспорт маань мэдээж явж байна. Тэнгүүд одоо мейнстрим тал дээр илүү олон кинод театрын салбар дээр бас ингээд явж гин гэдэг бол ихтгэл нь болж гин гэдэг бол үнэхээр гоо санагдаж байна тэр талаар. За тэгэд би бол одоо Гопласаас орж үзье гэж бодож байна. Яг л ари өөр үнцэг харагдах юм байна. Солонгос орчинтэй. Харагдах үнцэг нэгт өөр юм байна. Тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудын тийм амаргүй гэдэг зүйлийг бас бид нэр ойлгох юм байна. Тэр гэдгийг харах юм байна. Тийм мессежүүд бол байгаа. Авах юм байна. Микроерэнс бол тийм. За сүүлийн асуулт нь таарс одоо кино урилга ирсэн байна те. За тодорхой шалтгаанаар ингээд очиж амжаагүй байна. Ер нь мэдээж одоо яг энэ кино чиглэлийн мэдээлэл түгээдэг төрлийн ажил хийгээд хүлээн зөвшөөрөгдөд эхэлчлээ л те. Тэгэхээр аль алинд нь урилга ирж байгаа гэдэг бол энэний зүгээр хамгийн ихний нөгөө нэг дүн байж болно. Тэгэхээр ийм урилгууд дээр ер нь хэрэг цаг зав таарч очиж үзэж чадж байна. Ер нь Монгол уран бүтээлүүдэд хэрэг үзэж амжиж байна. Тэгээ дээр нь одоо сүүлийн үед ревю бичдэг залуучууд их олон болцсон байна. Киноны чиглэлийн подкастууд хийдэг одоо таараас гадна ч гэсэн зөндөө хүмүүс болсон байна. Монгол кинонда дийлэнхтэй бас жоохон шүүмжлэх хандлага угаасаа явсаар байгаа. Гэхдээ шүүмжлэх зөв тавьбал энэ бол хэрэгтэй гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр таарийн үед ер нь киногоо хэр их үзэж амжиж байна Монгол киноныг. Яг үндэ бол бага. Тэгээд яг урилга бол мэдээж баярлалаа. Би тэр болгонд бас баярлалаа. Яг тэгэхээр тийм албагүй. Тэр production мөн үү маркетинг хийж байгаа хүмүүс намайг үрэх тийм ямар нэг шаардлага байхгүй мөртлөө цаг зав чинь сайн хариул мөнгөтэй анхаарал тэр бүхнээ зарцуулж байгаа. Би тэр болгонд бол маш баяртай байдаг. Гэхдээ тэр болгонд очдөг гэсэн үг биш. Саяны бол яаж ч 3 дахь кино нээсэн. Тэгээд би одоо тэг өмнөх үзээ. Тэгээд мэдээж цаг зав амжихгүй юм бол байж байгаа. Гэхдээ тэрнээсээ гадна зүгээр өөр бас зүйлгээд одоо боддог зүйл гэх юм бол яг тэр хүмүүс юу хүсэж байгаа бэлээ гэдгийг би ойлгуулахыг хичээдэг. Гэтэ ялангуяа ингээ хүн урилга хүмүүс окей яг зарим нь ингээд одоо жишээ нь төлбөрөөр ревю хийх үү гэлдэг. Тэгэхээр төлбөртэй зүйлээ анханасаа хийхгүй. Миний хувьд тэр үсэг гол нь би төлбөртэй хийхгүй. Хэрвээ урилга одоо өгөөд кино үзэж байгаа бол баярлалаа. Маш их баярлж байна. Би үзэхээр болох юм бол би ревю хийн гэсэн үг бас биш ээ. Ревю хийх юм бол би албаар магтахгүй, эсвэл албаар муулахгүй тийм байхгүй. Би яг ямар сэтгэл төрн тэрийг тэрийг хийхэд бол би ямар нэг төлбөр мөнгө надад ерөөсөө байхгүй. Урилга бол окей. Тэгээд Монгол бас сүүлийн жил одоо pre-screening гэдэг юм нээлттэй хийхээс өмнөх тусгай үзээр бас хийдэг болсон байна. Тэрэн дээр янз бүр ус явж байгаа. Төлбөртэй үзээд тэгээд ингэж явдаг юм байна. Би бол тэрэнд оролцдоггүй. Надад тийм санаал байхгүй. Тэр биш цэвэр зүгээр одоо юу яа урилга өгье үз. Тэгээ сэтгэлээ хуваалцаач гэх юм бол окей. Тэрэн дээр бас нээлттэй. Ер нь бол миний хандлага бол тэр гэхдээ Монгол кино бол бас яг хангалттай үзэхгүй байгаа би бол өөрөө мэдж байгаа. Гэхдээ шүүмжтэй талч байна бас магтах гой бүтээлүүд байна. Одоо энэ жил Улаанбаатар олон улсын кино наадам дээр бас дахиад гарах юм бэлээ. Сингапурч найруулагч Чимээгөө хотын жолооч болж байна. Маш сонирхолтой кино байхгүй. Тэр бас одоо юу IP team-д орхол баг. Тэр бол маш сонирхолтой киносон. Яг бүр төгс бол биш. Гэтэл ийм сонирхолтой Монгол хүндэтгүү сэдвүүдийг хүндсэн гоё яриа болохоор. Оскар руу явж байгаа гэсэн тийм бааж магадгүй би тэрийг болоо улсаа төлөвлөсөн. Нөгөө юунаас кино юм зөвлөлөө сонгосон. Тэр бол айгүй сонирхолтой кино жишээ. Тэгэхээр тийм кинонууд байгаад бол би баярлж байгаа. Гэхдээ хангалттай үз нь үл мэдээж үгүй. За баг Расит агаар нэг юм байна. Ер нь бол цаг зав харжаад таарах юм бол очиж үзхийг хичээдэг. Гэхдээ нөгөө урьдчилан төлөвлөсөн үндсэн ажиллаа бодож байгаа учраас заримдаа амждаггүй. Киноны урилга үед гэх юм бол манай Монгол киноны маркетинг сүүлийн үед айгүй гоё болж байна. Тэгээ урилга өгөөд тийм та заавал ревю хийх албагүй зүгээр л үзчих гэж байгаа байхгүй тийм. Тэр чинь айгүй зөв соёл байгаа. Заавал нэг шахаа та ингэдэг сэтгэл стори хийхгүй зүгээр гэл тийм. Амжихгүй нэг үйл яг бид нар тэрийг цаг тухайд үнэхээр амжихгүй нэг гэж нөгөө хүний ажлыг алахын тулд заавал мэддэг. Тэгэхээр өмнө нь бол их ховор байсан. Одоо сүүлийн үед айгүй болж байна. Тэгээд бичдэг хүмүүс ихсэн олшиж байна. Бичдэг хүмүүс маань бол яг кино сэтгэл нэг өөр, шүүмж гэдэг бас нэг өөр. Тэрийг бас заримдаа жоохон энэ иймэрхүү мэн жалгал салгадаг ойлгодог болчихсон гоё байх гэж хаяа бодох юм. Гэхдээ зарим хүмүүс бол шууд сая микро асууж зарим шүүмжилж яах гэдэг. Тэр бол тухайн хүний бас өөрийнхөө сэтгэл байж магадгүй. Тэгээ өөрийнхөө сошиал өөрийнхөө талбар дээр бичиж байгаа бол тэр хүний ирэх тийм учраас бид нэг ордгоо. Гэхдээ ер нь гадны ингээд киноны талаар сэтгэлээ бичдэг хүмүүсийг харж байхад уншиж хахад англи дээр уншиж хахад бид нар бол энэ кино нэг ингээд нэг иймэрхүү болсон юм байна. Гэхдээ найруулагч нь ийм мессежийг харахад аюул ингэж хийсэн байгаа гэд тэр одоо чинь буруу шааж байгаа өнцгөө дахиж ингэсэн байж магадгүй гэж олон талаас ингэж харуулж бичгийг зорддог байсан юм билээ. Манайхад бол сүүлийн үед яг пэйжүүд олон байгаа. Тэгэхээр зарим нь бол яг растгийн төр үлдчих төлбөртэй бичдэг пэйжүүд зөндөө бас илт нөгөө магтсан гэдэг юм уу те. Зарим нь бол яг илт ингээд бүр муулцсан ч гэдэг юм уу тий. Тэгэхээр ер нь юмны балансыг олж ингэсэн баха энийг харуулхад ингэсэн учраас ингэж хийсэн баха гэдэг ч юм уу тий. Тийм талаар бичвэл бас гайвч юм уу гэж зүгээр би дотроо бодогдчихсэн.
Тэгэхээр сэтгэл болон шүүмж гэдэг бол жоохон өөр байж Ялгаатай. магадгүй тийм. Тэрийг л их гэсэн. За баярлалаа. За ингээд бидний цуврал болгон хөргөж байгаа контентын хамгийн эхний дугаар маань өндөрлөө. Тэгээд би одоо манай хоёр араас нь 2 кино бас одоо санал болгоод тэрний талаар бүгдээрээ задлж ярьцгаана. Зарим нь үзсэн ч гэж магадгүй, зарим нь үзээгүй ч гэж магадгүй. Та бүхэн ч гэсэн бидний хөргөж байгаа энэ нэвтрүүлгээр энэ подкастаар дамжуулаад бидний хуваалцж байгаа мэдээллийг тулгуурлан үзээд Go+-аар зочилж бидний санал болгосон кино болон контентуудыг сүлээ авч үзээрэй гэж уриалах байна. За тэгээд Go+-ын зүгээс мэдээж та бүхэн кино болон контентыг төлбөр төлөөд үзсэн тохиолдолд таны аккаунт дээр оноо нэмэгдэж яваад за тэгээд Apple-та цэсийг мэдээж сонгохоо битгий мартаарай. За тэгээд энэхүү оноо нь та илүү олон оноотой байх тусмаа Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг хожих магадлалыг өсгөнө. iPhone 17, за iWatch болон AirPods тэргүүтээ бүтээгдэхүүнүүд одоо та бүхнийг хүлээж байна. Энэ бол Go+-ийн та бидэнд барьж байгаа бэлэг байна. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баяртай. За баяртай. Apple-та кино урамшууллыг хэллээ. Та Apple-та кино хийснээс хүссэн кино цувралаа үзэж кино багцаа идэвхжүүлээд iPhone 17 Pro, MacBook Air M3, iWatch Series 10 зэрэг Apple брендийн бэлгийн эзэн болоорой.